Ярамгийн бохир өргөх 2 дугаар станцад гэмтэл гарснаас үүдэн Ярамг орчмын 100,000 гаруй иргэний хэрэглээний усыг төр хязгаарлаад байна. Бохирын станцын гэмтлийг 36 цагийн хугацаанд засварлагаар ажиллаж байна. За мэдээллийг Автоуийг амар чулуунаар бэлтгэлээ. Энэ төлөвлөлийн сурвалжлах хог мэдээллийг яг одоо Ярамгт явагдаж байгаа бохирын хоолойн засварын ажил дээрээс хүргэж байна. Тэгэхээр ажилчдын хийж байгаагаар өглөөнөөс хойш нийтдээ 20 орчим тонн бохирыг гаргасан гэдэг мэдээллийг өгч байна. Тэгэхээр яг миний хажууд байгаа энэхүү бохирын савнд бол одоогоор бохирын хоолойгоор дамжин уурсч ирсэн хоолны үлдэгдэл, нойтон салбитэг болон бусад амны салбитэг, ариун цэврийн хэрэгсэл, хүүхдийн памперс болон шал угаах альчуур зэрэг томоохон хэмжээний бөгдрөл үүсгэх материалууд маш ихээр гарч байгааг ажилтнуудын зүгээс хэлж байна. Тиймээс иргэд та бүхэн бохирын хоолойд гамтаа халдаж бохирын хоолойг бөглөх томоохон хэмжээний эд зүйл хийхгүй байх шаардлагатай байна. Одоогийн байдлаар 85 инженерийн ажилтан 20 машин механизм ингээд газар дээр бэлэн байдлаар ажиллаж байна. За гэмтлийн гол шалтгаан бол ерөнхийдөө одоо бидний эндгээр харагдаж байгаа энэ шугам хэмжээнд маань одоо зориултын бус хог хаяг хийснээс олж үндсэн үйл ажиллагаа юм аа одоо доголдол ийм өндөр үндсэн бохирсыг татан зайлуулах нэрийн найдварлалын үйл ажиллагааг юм аа одоо доголдуулаад байна. За ер нь бол Сангам Жаргал татваргын үйл ажиллагаа бол 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай явагдах ёстой. За ингээд манай өргөх ноцоосын хэвийн найдвартай тасралтгүй ажиллагаа алдагдсны улмаас бид нэр ингээд гинтийн 36 цагийн ажил зохион байгуулад ингээд ажиллаж байна. За одоогийн байдлаар бол ер нь бол нэг 20 тонн орчим хатуу хог хаяглыг бид резервуараас гаргаж машинд ачиж болж чадсан байна. Ярамгийн бохир өргөх нацаас станцын шугам хоолой болон хүлээ авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж засвар үйлчилгээний ажлыг хийж байна. Тус ажлыг механик аргаар хийх боломжгүй зөвхөн гар аргаар цэвэрлэх учраас иргэдийг хүлээцтэй 50 хандахыг уриаллаа. Тус ажлын хүрээнд хан улд үргийн 5, 6, 7, 23, 24-р хорооны хэрэглээний усыг 11-р сарын 8-ны өдрийн өглөөний 8 цаг хүртэл хэсэгчлэн хязгаарлаж байна.